Америк цагдаа аллахын хэрэгт буруутгагджээ. Өмнөд Каролина мужид улсад цагдаа хүнийг санаатаагаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан байна. Хойд Чарльстон хотын цагдаагийн офицер Майкл Слигер Зевсико хар харис дэрэгтэйг олон удаа буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдж байна. За түүнийг санаатаагаар хүний ам бүрлэгсэнийг шүүхээр тогтоовол бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ял оноож магадгүй. За хэрэг өнгөрсөн Бямбагийн өглөө гарсан ч цагдаагийн офицер Майкл Слигерийг 7-нд баривчсан байна. Офицер Майкл Слигер нь 50 настай Уолтер Скотт гэгч хар харис дэрэгтэйг зогтоох үед нь араас нь 8 удаа буудаж хөнөөсөн бичлэг хэргийн голд нотлох баримт болж байна. За офицер Майкл Слигерийн мэдээснээр хохирогч цахилгаан бороохог нь булааж зугтсан гин. За өмнө нь Америк нэгдсэн улс цагдаа хар харис дэрэгдэг хөнөөсөн хэрэг нэг бүс удаа гарсан ч ял шийтгэлгүй өнгөрч байсан юм а. Тухайлбал Миссури мужийн Фергюсон хотноо Майкл Брауныг буудаж хөнөөсөн цагдаагийн офицер Даррен Уолсныг ял шийтгээгүйгээс Америк нэгдсэн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байсан юм а. 대북전단 살포에 대해서 Өмнөдийн тэмцэгчид ярилцлага киног хойд Солонгосын хил давуулсан байна. Өмнөд Солонгосын тэмцэгчид Ким Чон Ун төдийгүй хойд Солонгосын яжсан ярилцлага киног тус улсын хилээр давууллаа. Sony Pictures компани бүтээлийг олон мянган хувиар хэвлэж хилээр амжилттай түгээлэх хэмээн Korea Times.com мэдээлжээ. Финаны эсэргүүцэгч өмнөдөд ярилцлага киноны 100 мянган хуулбараас гадна олон бодол Америк доллар Ким Чон Уны дэглэмийг шүүмжсэн 1 сая ухуулан хуудсыг агарын бөмбөлөгт хийгээд хил давуулан хөргсөн байна. Тэмцэгчтэй ахлагч Лимийн Поки ярьснаар тэд өнөөдрөх шиг олон тооны сурталчилгааны материалыг хилээр давуулахаас өмнө 1-р сард амжилттай болох эсэхийг нь шалгасан гэжээ. Хилийн баруун хэсгээр давуулсан ухуулаг сурталчилгааны материалууд хойд Солонгосын сонин хэвлэл баг тараагддаг аслагдсан нутгуудад хүрсэн хэмээн ярьлаа. Мөн дэлхийгээс тасарсан тэдгээр хүмүүс киног лавтаа үзсэн хэмээн найдаж байгаа гэлээ. Тэмцэгчид өнгөрсөн сарын эхээр хойд Солонгосыг яжсан киног тус улсын хилээр заавал оруулж ард түмэнд нь үзүүлэн хэмээн амлаж байсан юм. Тухайд Финан хэрвээ кино бичлэг болон ухуулах хуудсыг хилээр тараах юм бол хариуг нь цусаар авах болно хэмээн анхааруулж байсан билээ. Хойд Солонгос болон удирдагчийг дормжилсан энэтмэн жанрын ярилцлага киног Sony Pictures компани бүтээсэн юм. Уг киног нээхээс өмнө компани хакерын халдлагад өртсөн бөгөөд үүндээ хойд Солонгосыг буруутгасан юм а. 무인기 드론을 활용하는 방안도 미국 측과 협의 Страшные последствия геноцида в Руанде. Раванда 100 өдөрт 800 мянган хүнийг аймаглан устгасан аимшигт өдрийг сананд урсан өнгөрүүлжээ. Раванда улсад олон зуун мянган хүнийг аймаглан хөнөөсөн аимшигт өдрийн ой тохиолсон байна. 1994 оны 4-р сарын 7-ны өдөр устгалд өртсөн хүмүүсийн сананд урсах 21 жилийн тохиолсон юм. За энэ өдөр Равандачууд урдын жилүүдийн адил нийслэл хоттой цуглахын орон даяар хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тодорхойлбол нийслэл хотын төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэлийн бамбар асааж үүнийг орон даяар аялуулах юм байна. Өдөртөө холбогдуулан Францус Равандачуудыг аймаглан устгасан тухай архивын бичиг баримтуудаа нууцын зэрэглэлээс хасч олон нийтэд нээлттэй болгосон тухайга мэдээллээ. Энэ тухай тус улсын ерөнхийлөгчийн албанаас мэдгдснээр архивыг нээлттэй болгосон нь судлаачдад ихээхэн ач тустай хэрэг хэмээн үзэж байна. Тухайлбал аймаглан устгалыг судлаачид болон хохирогчдын төрөл төрөсөд архивд чөлөөтэй нэвтэрж мэдээлэл үзэх боломжтой болсон байна. Мөн харгас явдлын дараах ерөнхийлөгч Франсуа Миттернандад ямар зөвлөгөө өгсөн зэрэг төрийн нууц мэдээллүүд хүртэл ил болсон байна. Францын эрх баригчид аймагт устгасан явдал тодорхой хэмжээгээр буруутайгаа хүлээн зөвшөөрсөн ч Равандачуудтай хамт энэ хэрэгт хамссан гэдгийг няцаасан байна. За өнгөрсөн жил геноцидыг 20 жилийн арга хэмжээнд Францус оролцохоос татгалзсны дараа Раванда улсын ерөнхийлөгч Пол Кагаме харгас явдалд Франц буруутай хэмээн буруутгасан юм а. 1994 оны 4-р сарын 7-нд Хуутун үндэстэн Равандагийн дараагийн ерөнхийлөгч Жуванал онгоц зэвсэгт өртсөний дараа аймаглан устгалыг эхлүүлэх шалтгаан болсон юм а. За энэ үйл явдлын дараа улсынхан олонх болох Хуутун үндэстнүүд Тутси болон бусад угсаатныг устгаж эхэлжээ. За 1994 оны геноцидээр эцэг эхээ өгөхийг үзсэн хүүхдүүд өдгөө дөнгөж хор гарсан залуус 800 мянга гаруй хүнийг 100 хоногийн дотор устгасан байна. За аимшигт явдал өнөөгийн ерөнхийлөгч Кагамегийн удирдсан Равандагийн эх орончдын фронт хөдөлгөөн буюу Тутси угсаатнуудын босгогчдын бүлэг байгуулагдаж засгийн газрын цэргүүдийг жилийн дараа яснаар төгсгөл болсон билээ. Неизвестные художники установили в парке Форт Грин. Нью-Йоркт Эдвард Снодены хөшөөг хууль бусаар босгожээ. Нью-Йорк дахь Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын төлөөх дайнд Америкчдын дурсгалын бамбар байдаг. Бруклиний цэцэрлэг хүрээлэнд Америк үндэсний аюулгүй байдлын агентлагийн агент байсан Эдвард Снодены хөшөөг хэсэг зураач даваа гарагийн шөнө хууль бусаар босгожээ. 1.2 м өндөртэй суурин дээр түүний цээж баримл суурлуулж Сноден гэж бичсэн байна. Өглөө нь гэхэд цэцэрлэгийн ажилтнууд хөшөөн дээрээс бичээсийг нь авч
хөшөөг бүтээсэн байна. За Эдвард Сноуден 2013 оны 6 дугаар сард Америк нэгдсэн улсын тусгай албаны нууц материалуудыг Вашингтон Пост болон Гordon сонинуудад өгч интернетээр затсан юм. Үүнийхэн дараа тэрээр Гонконг, Москвогоор дамжин нисэх гэж байгаад Москвагийн нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд хэсэг хугацаагаар байсан юм а. За 2014 оны 8 дугаар сараас Сноуденийг ийш тийшээ зорчихгүйгээр Оросд 3 жил амьдрах эрх олгосон байна. Пентагоны мэдээлснээр Сноуденийг эх орондоо очих юм бол нууцын зэрэгэлэлтэд 1.7 сая баримт бичиг хулгаасныхын төлөө 30 жилийн ял өгөхөөр байгаамаа.